Сайн байна уу? Өдөртөө би өнөөдөр танартай би одоо хэцэд саяны хотод байгаа танарт өмнө хэлсэн. Тэгээд 7 өдөр болсон. Тэгээд 7 хоног тэгээд 8 өдөр. Тэгээд 7 хоногоо яг юу хийсэн? Ямар юу хийсэн? Тэрнийхээ дүгнэлтээ ярьж өгье. Бид тэгэхэд болохоор holiday зочид очсон. Энэ бол миний карт 810. Энэ бол миний карт 802. За тэгээд хамгийн ихний өдөр бид нэр чөлөөт өдөр байсан. Чөлөөт өдрөө бид нэр хоолны газар орсон. Тэгээд бас далай тэгэл ер нь бодолтой хүрээд тэгээ оройн болохоор пул дээр сэлээд пул дээр өнцө 2 дахь өдөр болохоор усан замны аялсан. 2 дахь өдөр хөтөлбөртэй өглөө хөтөчөөгөө дагаа явна гэсэн. Тэгээд далайд усан онгоц далайд өнгөрүүлсэн. Тэгээд тоглоомын дээр суусан. Битүүрийг нухсан цуусан. Ингээ нухсан чирээ яваад байдаг амар гоё юм билээ. 3 дахь өдөр ингээ юу ил сувны дэвшсэн. Тэгээ бас хажуугаар нь шопинг хийсэн. Шоп 2 цагийн тэгээ арай бүгдээрээ арай хаалтаа ороод тэгээд тэгээ 4 дахь өдрөөс хараа чөлөөт өдөр тэр үед бид нэр сармагч үзсэн. Сармагчны арал үзсэн. Сармагчны арал би ингээд тийш дүүжин гүрээр ингээд явдаг. Дүүжин гүрээр бид нар атсан. Угаасаа зав дүүжин гүрээр очив. Дүүжин гүр амар гоёсан. Би тэдний тал бичгийн танилцаа явуулна. Далай дээр шүү дээ ингээд далай дээр амьдардаг хүмүүс байдаг. Тэд нар хамгийн баян хүмүүс гэсэн. Тэгээд энэ дөрвөлжин дээр заснуудаа ингээ үржүүлдэг байлаа. Амар олон загсаасан. Нэг нь болохоор ганц 2 ороо, нөгөөх нь болохоор 10 амар том. Амар том байсан. Тэгээ очичоод тэгээ дүүжин гүрээр явахдаа дагуур мод байсан болохоор модон дээр нь хидэн сарвагчин байсан. Тэгээ доош харангууд айгаад ёо. Би харцаагаад байсан. Тэгээ яг очингуудаа амар хурдан ингээд ячдаг. Хурдаач. Тэгээ сарвагчны арал явсан. Нэг сарвагч миний толгойн дээр 2 үлээд өчөж мод руу өсөрсөн. За тэгээд одоо 5 дахь өдөр шүү дээ. 5 дахь өдөр бүгдээрээ бид нар явсан. Уулан дээр гараад тэгээд алхал санаатын ингээд бүхэлд нь үдсэн. Тэр өстө гоёсан. Тэгтээ даанч амар хүүтэн тийш очтаа бас нөгөө дүүжингээрээр очт юм лээ. Тэгээд ингээ уулан дээр гэрласаа бичиг тэр доороосоо ингээ дээшээ ингээ гэрласаагаад тэгээд ийм ингээ бичиг гарч ирээд байсан. Тэгээд тэрнээсээ цаашаа зүү далай харагдчихсан. Далай дээр 8 өндөр байсан гэсэн. Тэр байсан алдартай хамгийн алдартай байсан. Тэгээд бас бид нар аюу орсон. Юу л одоо 6 өдөр дээр би тэгэд ингээд юу лээ. 6 дахь чөлөөт хэлээ. Будтай бурхан дээр ингээд очиж дэлбэрсэн. Тэгээд мөргсөн. Тэд нар дээр ингээд хөлн дээр нь очиод мөргөл хөснө хурдан бэлдэм байлаа. Тэгээ бид нэр тэрэн дээр очиж дуулсан. Тэгээ очиж мөргсөн. Тэгээ очирлаараа хөл рүү явсан. Арай гэж нэг юм орсон шүү дээ. Тэгвэл амар очтойсан. Тэгээ хөл рүү явж өдрөөс юм болохоор жоохон хурдан явсан. Тэгээ бас нөгөө
Өчигдөр өдөр нь хурдан явах бол автобус гинт хөдлөө явчихна. Манай хөтч маань ингээ хэдэн цагт тэрэгийн хэдэн цагт автобусандаа бүгд зөвлөн хэдэн цагт автобус хөдлөн ингээ бүгдийг хэлээд өгдөг микрофоноор. За тэгээд бид нар будаа бурхан дээрээ очиод зураг тарж болохгүй. Тэгтээ бид нар сэмэр хийхээр зураг тарцсан. Тэгээд нэштэй баалын хаалга үзсэн. Баалын хаалга үзсэн. Хөөе. Тэр хаалган дээр ингээд манай ээж дараалаад амар зураг дараалаад тэгээ бүр ингээд шатаад юм билээ. Шат тэндийн ингээ амар ингээ урт тэгээд доошоо юу ч байхгүй. Тэгээд хөлөө ингээ унжуулаад суунгууд манай ээж айгаад байсан гэсэн. Тэгээ би нарцаагаад тиймээс гэсэн. Тэгээд зураг л гээл та. Тэгээд зураг л гээл доошоо харахгүй. Шууд ингээл даруулсан гэсэн доошоо харахгүй. Тэгээд хоолнд орсон. Орой хоол амар гоё байсан. Тэгээд буцаа болдоо хөрж ирээд оройн пүүл бүрээд тэгээд пүүлэндээ ороод пүүл амар гоё дулаах юм байлээ. Хоёр пүүлээ нэг нь болохоор хажуудлынхаа бодлоо амар ингээ амар пүүл үүлэн ингээ пүүлээсэн тий. Үүлэн пүүл гэж хүүхдийн айн бэсэн дугуй бэсэн амар дулаах юм байлээ. Тэр бэсэнд өнөөдөр бид нар орсон. Тэгтээ тэр юуг мэдэхгүй байхдаа би тэгээд буудлынхаа бэсэндээ орчдөг байсан. Буудлынхаа тэгээ бас гайгүй дулаахаа. Бас тийм хөдөлж. Одоо болохоор 7 дахь өдөр дээрээ бид нар байгаа хгүй юу? Өнөөдөр бид нар онгоц руугаа ниснэ. Тийм онгоцоос хийн гэсэн. Тэгээд өнөөдөр бид нар чинь өнгөсөө далаа явсан. Далайн амар гоё яасан. Бид өндөө болоо. Би цамхаагаараа тэгээд цамхаагаар нь дүүрэн хисаанууд дээр ингээ авалцсан. Тэгсэн чинь амар гоё ярьсан. Тэгээд юу лээ? Нөгөө чи. Миний би тэгээд ингээ харуулж мараа бичлэг хийжсэн чи арай бичлэг хийх юм артцсан. Тэгээ хоолны гудамжаар нь явсан. Тэгээ хоолны гудамж амар гоё ингээд юм дэшээ миш явдаг. Нөгөө ингээд луугаад дэшний хамгийн алдартай. Тэр луу нь ингээд амар гоё тэр биш. Тинээс нөгөө хоолны газар орж ирээ. Өөрсдийнх нь хоолны газар руу орж ирээд бидний урдаас нүдээ нэгээд чигээ босгоод унгаад нэг улаа нэг шар байсан. Тэрээс амар хүчтэй байсан. Тэгээд ийшээгээ одоо бодол дээр хүрээд ирээд одоо энэс ингэ бичлэг хийж байгаа байхгүй юу? За, ер нь бол нэг иймэрхүү. Тэгээд би тэгээд ирэхдээ ингээд биш онгоцон дотор чих амар өвддөм байлээ. Та нар хэрэг одоо дүнгээд ингээ хатгаад тийм болохоор та нар онгоцоор явахдаа заавал ингээ чихэндээ ингээ бүхлэх хүм авч яваарай. Би дөнгөс сая ийшээ ирэхдээ энэ миний анхны нислэг байсан байхгүй юу? Тэгээд би биднээс тавал ирсэн. Манай ээж ирсэн, анаа ирсэн, би ирсэн, тэгээ ирсэн, эми ирсэн. Тэгээ бид нар ингээд тавлаа ирсэн. Би тэгээд одоо 4 цагаас нисээд Монгол 9 цагт очино. Тэгээд ирэхдээ 10 марга гээд ирсэн биш ээ нисэн хаа. Тэгээд энд чинь хэдэн цаг гэж ирлээ? 2 цаг гэж ирсэн. Яа 2 цаг ирсээрээ 3 4 болоод тэгээ би бүр ихтэй гайхсан заяа. Яа за нэг унтаа гэсэн чи гинт өглөө болсон. Ийм өглөө болсон багтаа. 2 цагаас цаар ингээ 4 цаг гэж очиж шүү дээ. Тэгэхээр ингээ анхсаар нисээр хагасаар тэгэл өглөө болсон. Яа би сайхан унтаа гэж бодсон чи гинт өглөө болсон. Тэгээ хоолндоо орё гэж боддtiin та. Хоол нь амар гоё амтсан байлээ. Өглөөний цайсан жимснүүд байгаа, тэгээ кофе байгаа, махан дурлагдсан байгаа.
Нэг смайлтэй бас нэг төмс байгаа. Амин гоё юм лээ. Янз бүрийн хоолсон ямар хэдрээд юм. гиг яагур. Тэгэл Тэг будаа амтсан будаа. Ган мэмгээд амар их юм байсан. Тэгээ бид нэр одоо хэрвээ орой өсөөд байвал доотлынхаа дэлгүүр рүү ороод юмудаа одоо тэр авсан юмнууд өөрчлөлтөнд байж лээ. Тэгээд ер нь өдөр хоногийн ер нь 7 хоногч ер нь орхно юм билээ. Зарим бүр 3 сар мараар явд юм билээ. тэгээ өглөөс жоохон ядраал. Ядрал бүртээ өдлөр бол бүр ядраатай ёо. Нэгэн цагт бас юм бэ 10 яж хах нөгөө 11 цагт автобус нь хөдөлдөг байхгүй юу. Тэгээ 11 хоцорчоор зарим хүний өрөнд орно. Тий. Скол дуул. Нэг бол бүгдэндээ зарим авч нэг бол бүгднийхээ өмнөөс автобус дотор ичгүй дуулна. Тийм шийдэлтэй. За тэгээд ер нь өдөр хоногийн ингэ зөрөнгөөрүүлж юм. За энэ ор жоох муухай байгаа. За тэгээд одоо онгоцсондоо нисэхдээ та өгөндөө уулзцай баяр таа. Баяр таа.